Америкийн Миссури мужийн Колумбиа гэх жижиг хотод маш хөөрхөн хос амьдардаг байлаа. 28 настай Хятадаас ирсэн эхнэр Мөнчи, 23 настай нөхөр Жозеф. Тэд дөнгөж 1 нас хүрч буй бяцхан охинтой. Мөнчи Хятадд айлын ганц хүүхэд эцэг эхийн хайранд бөөцөлөгдөн өссөн учраас өөрөө ч гэсэн охиноо тэгж өсгөхийг хүсдэг байлаа. Нөхөр нь тухайн үед дадлагчигч ажилтан байсан болохоор Мөнчи өглөө эрт босоод өдөржин хүүхдээ хараад шөнө орой болтол орчуулгын ажил хийж амьдралаа авч явдаг байжээ. Үдсгэлэнтэй ухаалаг эмэгтэй байсан. Гэвч 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 3 цаг 30 минут орчим сураггүй алга болсон тухай дуудлага ирсэн юм. Намайг Жозеф гэдэг өглөө босоход эхнэр маань алга болчихсон байсан. Гэртээ хурмын бөгж машин гар утсаа орхиод явчихсан байна гэжээ. Хачин нь энэ залуу 911 рүү биш 311 рүү залгасан юм. 311 гэдэг нь гомдол саналаа хэлдэг төрийн үйлчилгээний утас. Тэгээд энэ талаар цагдаад мэдэгдснээр цагдаа нар гэрт нь очиж шалгаж эхэлжээ. Цагдаа нарыг очиход Жозеф эхнэрийнхээ компьютерийг үзүүлээд энэ WeChat гээд Хятадын мессенжер дээр ийм чат байна. Хин нэгэнтэй хамт Хятад руу зүгтсэн ч байж магадгүй гэж хэлжээ. Тэгээд алга болсноос хойш 5 хоногийн дараа тэр телевизийн ярилцлагад орсон. Яг юу хэлэхээ мэдэхгүй байсан уу? Эсвэл зургатаар гарна гэд баярлсан уу? Эхнэр нь алга болчихсон байхад инээгээд тэр аюулгүй газарт байгаа гэж найдаж байна. Хамт байгаа хүн нь ядаж хамгаалж байгаа байлгүй дээ гэжээ. Тэгэхээр энэ Мөнчи гэдэг хятад эмэгтэй 1 настай охиноо орхиод хуучин найз залуугаа дагаад цухтаагаад явсан хэрэгүү үнэхээр тийм хүйтэн сэтгэлтэй ээж байсан гэж юу? Мөнчигийн түүхийг одоо эхлүүлж байна. Тэрээр 1991 оны 4 сарын 18-нд Хятадын Шан хэмээх хотод төрсөн. Айлын ганц охин Мөнчи багаасаа маш ухаалаг авьяастай охин байв. Сургуульд ороод хичээлдээ маш сайн байжээ. Ингээд Мөнчи Шанаас бараг 14 цагийн зайтай орших Шанхай хотын Хуадун шинжлэх ухаан технологийн их сургуульд ийсэн орж тэр дундаа хамгийн сайн гэгддэг инженерийн ангид сурч бакалаврын зэрэг хамгаалжээ. Анх удаа эцэг эхээсээ хол амьдрах болсон байв. Ухаалаг бие даасан Мөнчи энэ бүхнийг амжилттай даван туулж бүр цааш нь үргэлжлүүлэн Америкт суралцахаар шийдэж 2012 онд Миссури их сургуульд механикийн инженерээр магистрт сурахаар Америкийн нэгдсэн улсад иржээ. Эцэг эх нь манай охин ухаантай гэж үргэлж ярьдаг байсан. Гэхдээ ганц охиноо тийм хол өөр улсад явуулж байгаадаа сэтгэл зовж байсан мэдээж. Мөнчи Америкт ирээд маш хичээнгүй суралцсан. Миссурийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалж дараа нь нэгэн эмнэлгийн багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг компанид инженерээр ажилд оржээ. Тэгээд нэг өдөр ажил дээрээ шинэ дадлагчигч залуутай танилцсан Жозеф байсан юм. Мөнчи түүнийг хараад бид өмнө нь хаа нэгтэй уулзаж байсан юм шиг санагдаж байна гэж хэлтэл үнэхээр л Миссури их сургуульд өөртөө нэг жил ангид сурч байсан оюутан байжээ. Харин Мөнчи магистрт суралцж байсан бол Жозеф бакалаврын сүүлчийн ангиа төгсөх гэж байсан юм. Жозеф Хятадын соёлыг сонирхдаг, хятад хэл сурмаар байна гэж ярьдаг байсан тул тэр хоёр хурдан дотноссон. Тэгээд 2016 оны 1 сард анхны болзоондоо явсан байна. Тэдний харилцаа маш хурдан гүнзгийрч хамтдаа Хятад руу очиж Мөнчигийн эцэг эхтэй уулзаж 1 жил хагасын дараа буюу 2017 оны 9 сарын 8-нд сүү тавьжээ. Тэд Миссурид байрлах нэгэн ууланд явган аялж байх үед Жозеф гэнэт бүгэж гаргаж ирээд надтай гэрлээч гэж хэлсэн байдаг. Мөнчич баярлан зөвшөөрч тэд хэдхэн 7 хоногийн дараа буюу 9 сарын 22-нд гэрлэлтэд батлуулж хууль ёсны эхнэр нөхөр болсон. Хормын дараа Мөнчи жирэмсэн болсон. Тэр жирэмснийхээ 10 сарын хугацаанд нөхөртөө болон эргэн тойрныхондоо ядраад байна, хэцүү байна гэж нэг ч удаа хэлж үзээгүй гин. Тэр үнэхээр төвчээртэй дотгошоогоо хүн байсан. 2018 оны 10 сарын 3-нд Мөнчи хөөрхөн охиноо төрүүлжээ. Тэрээр жирэмсэн болохоос өмнө нөхрөөсөө илүү сайн ажилтай даргын төвшөнд явж байсан ч хүүхдээ бага сургуульд ортол өөрөө гэртээ хүүхдээ өсгөхийг хүссэн тул ажлаа орхисон байна. Гэхдээ санхүүгийн хувьд хангалттай биш байсан тул өдөр нь охиноо харж оройн орчуулгын ажил хийж амьдралаа авч явж байлаа. Охин нь үнэхээр хөөрхөн, амьдрал нь гаднаас харахад ад жаргалтай мэт байсан ч нэг асуудал байлаа.
Нөхөр Жозефтайгаа маргаан хийх нь улам ихсэж байв. Үнэн дээр хүүхэд төрөхөөс өмнө ч заримдаа муудалцдаг байсан. Гэхдээ хүүхэдтэй болсны дараа нөхөр нь арай зөөлөн болно гэж найдаж байсан ч эсэргээрээ байсан. Хүүхдээ харах, нойр гүдэл, сэтгэл зүйн дарамт зэргээс болж улам хүндий байх болсон юм. Энэ бүхнийг мэдсэн Мөнчигийн ээж Чан Хятадаас Америк руу ирсэн. Хятадд охин нь хүүхэд төрүүлбэл ээж нь нэрс туслах ёстой байдаг гин. Ийхүү анх удаа охиныхоо шинэ гэрт ирээд гайхсан гэж байгаа. Учир нь анх Жозеф Хятадд ирэхэд өндөр, цэвэрхэн ухаалаг, ийдэг залуу мэт санагдаж байсан бол эсрэг дүр зураг өгцжээ. Жозеф Бэскигээл Мөнчи дуурлаж, уцаарлаж, орилж хашгирна. Ээж нь дэргэд байхад ч хайр гамгүй загнаж, бүр заримдаа Мөнчи ээж хоёр Хятадаар ярихад юу яриад байгаа юм, намайг муулж байгаа биз гэж сэрддэг байж. Ээж Чан ирээд хэдхэн 7 хонож байтал нэг өдөр Жозеф, та яагаад миний гал тогоонд мах ногоо ирчдэг мод ашиглаад байгаа юм бэ? Надад үнэхээр таалагдахгүй байна. Та буцаад Хятад руугаа яв. Дахиж битгий ирээрээ гэд явуулсан гэдэг. Ээжийг нь буцсны дараа Мөнчид улам хэрцгий ханддаг болжээ. Чи Хятад руу зайл, би чамаас илүү хүн гэх мэт үгээр үргэлж доромжилж, муухай үгсийг хэлж, бүр Мөнчигийн эцэг эхийг хүртэл доромжилдог болжээ. 2019 оны 10 сарын 10-нд Хятадд байсан Мөнчигийн ээж нэг л сонин мэдрэмж төржээ. Өдөр болгон охинтойгоо холбоотой байдаг байсан. Гэтэл энэ өдөр залгаад байхад Мөнчи уцаа авахгүй байв. Ээж нь айд сандарч Жозеф руу бацаалгахад тэрч бас аваагүй. Ээж Чан 1 жил орчмын өмнө охиныхоо гэрт очиж Жозефийн ааш авирыг нүдэрээ харсан учраас энэ байдлыг тоохгүй байж чадсангүй. Тэгээд Хятад найз эмэгтэйдээ хэлж манай охины гэрт нэг очиод охин минь зүгээр байгаа эсхийг шалгаж өгөөч гэж хэлжээ. Тэр эмэгтэй 10 сарын 10-ны өглөө 9 цагийн орчинд гэрт нь очиж хаалгыг нь тогшоход Жозеф хаалгаа онгойлгон Мөнчи өчигдрөөс хойш сураггүй алга болсон. Гэрээсээ явсан бололтой гэжээ. Яаж тийм юм байж болдог юм бэ? Уцруу залгаж үзсэн үү гэхэд утсаа гэртээ орхиод явсан гэж хариулжээ. Тэгээд цагдаад мэдэгдсэн үү гэхэд удахгүй мэдэгднэ гэсэн. Энэ үгийг сонсоод эмэгтэй гайхав. Сураггүй алга болоод нэг өдөр өнгөрчхөд байхад цагдаад мэдэгдээгүй гэхээр эн чинь эрүүл ухаантай хүний хийх зүйл биш гэж боджээ. Тэгээд тэр даруй Хятадын онлайн сайтад Мөнчи алга болсон гэсэн мэдээлэл тарааж түүний зурагтай хамт сураггүй алга болсон тухай зарлал гаргав. Үүнтэй зэрэгцсэн Жозеф 10 сарын 10-ны үдээс хойш 3 цаг өнгөрч байхад сураггүй алга болсныг 311-т мэдэгджээ. Тэр дуудлагын бичлэгийг сонсоход жүжиглж байгаа нь тодорхой байсан. Ингээд цагдаа нар Жозефийн гэрт очисон. Тэрээр эхнэрийнхээ компьютерийг үзүүлж би чат дээр Хятадын нэг залуутай чатлаж байсан байна. Магадгүй түүндээ хайртай болоод Хятад руу явсан байх гэжээ. Цагдаа нар Мөнчиг алга болохоос өмнө ямар нэгэн маргаан зөрчил байсан уу гэж асуухад Жозеф үгүй огт маргаагүй бүх зүйл хэвэн байсан. Харин орой унтахаас өмнө би эхнэртэй мөр нуруунд нь массаж хийж өгсөн. Тэгээд чийч бас надад хийж өгөөч гэхэд маргааш эрт босох ёстой гэд дургуутсан гэж ярьжээ. Цагдаа нар сонсоод яагаад ийм хит дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа юм бол гэж гайхсан. Жозефийн яриа улам хачин болж эхлэв. Тэр өглөө 5 цагт охин нь уйлж сэрсэн. Тэгээд Мөнчиг дуудахад хажууд нь байгаагүй гэв. Гар утас машины дэлгүүр нь гэрт байсан тул ойрхон гарсан байх гээд буцаад унтсан гин. Жозеф өглөө 8 цаг дахин сэрээд эхтэр нь ирээгүй болохоор охиноо аваад уул руу салхинд гарсан гэжээ. Цагдаа нар эхнэр чинь алга болсон байхад салхилах гэж уул руу гарна гэж үгэж гайхсан байна. Би ер нь тэр ууланд урд нь очиж байгаагүй л дээ. Тэр өдөр анх удаа очисон гоё газар байсан гэжээ. Мөн эхнэр нь уур залуутай харилцаатай байсан гэдгээс өөр юу ч яриагүй. Гэтэл цагдаа нарын нүдээр бол эхнэр нь утас дэлгүүрээ орхиод алга болох, охиноо орхиод явах, бүр хүүхэд ээжийнхээ мөмийг иддэг байсан үед алга болох нь ямар ч логикгүй хэрэг байлаа. Цагдаа нар албан ёсоор сураггүй алга болсон хэрэгээр бүртгэж хайж эхэлсэн ч хэдэн өдөр өнгөрөөд ч Мөнчи буцаж ирсэнгүй. Шуудангаар сошиалаар албан ёсны зарлалаар түүний сураггүй алга болсон тухай тарааж эхэлсэн. Ингээд алга болсноос хойш 6 дахь өдөр буюу 10 сарын 15-нд Жозеф телевизийн ярилцлагад дахин орлоо. Гэтэл энэ удаач тэр инээгээд Мөнчи сайн хүн байсан. Хөдөлмөрч шудраг эмэгтэй
бизнес хийвэл хамтарч ажиллаж болохоор хүн байсан. Би ирээдүйд бизнес хийх хүн шүү дээ гэжээ. Сэтгүүлч асууна. Тэр ямар хүн байсан бэ? Жозеф: тэр сайн ээж байсан, сайн хүн байсан. Өнгөрсөн цаг дээр ярьсан нь цагдаа нарт үзэгчдэд маш хачирхалтай санагдсан байна. Яг л Мөнчи амиа алдаж энэ дэлхий дээр байхгүй болсон юм шиг. Телевизийн ярилцлагад орсон өдөр цагдаа нар Жозефийг хэлтэс дуудан албан ёсоор байцаалж эхэлсэн. Бид таны гар утсыг шалгаж болох уу гэж асуухад Жозеф мэдээж гээд гар утсаа өгчээ. Цагдаа нар утсан дээр нь форензик шинжилгээ хийж эхэлтэл нилээдгүй хачирхалтай зүйлс ил гарсан юм. Мөнчигийн сургаггүй басныг зарлсны дараа түүний найзууд их сургуулийн ангийн найзууд нь Жозеф руу мессеж бичиж "Жозеф чи зүгээр үү? Мөнчиг хайхаар хамт явцгаая. Хаагуур хайвал зүгээр бэ" гэх мэт санаа зовсон мессежүүд байжээ. Гэтэл Жозеф хариу бичээгүй зүгээр л уншаад өнгөрсөн байна. Мөн найз нь түүнд цагдаад мэдэгдэхээс гадна бид өөрсдөө хайх хэрэгтэй гэж хэлэхэд Жозеф "Зүгээр дээ, цагдаа нар олоод өгнө" гэсэн. Мөн тэр үеийн Google хайлтын түүхийг шалгахад бүр ноцтой мэдээллүүд гарч ирэв. Байнгын орсон суугчийн үнэлэх хизээ гардаг вэ? Миссурид гэр бүл салах журам, Миссурид тэтгэлэг санхүүгийн олгоор хятад руу хүн яаж буцааж болох вэ? Санамсаргүй хүний аймнаас хохироосны дараа ямар арга хэмжээ авах ёстой вэ гэж хайсан. Гар утасны байршлын мэдээлэлээс харахад Мөнчиг алга болсон өдөр болон дараагийн өдөр нь Жозеф уул, ой, хээр газар гээд олон зэлүүд газар машинаар явсан нь бүртгэгдсэн байлаа. Цагдаа нар яагаад тэнд явж байсан юм бэ гэхэд толгой маш их өвдөж сэтгэл санаа сэргээх гэж охиноо дагуулж явсан гэжээ. Цагдаа нар бас асуусан. "Тэгвэл та гэрээс гарахдаа хаалгаа түгжээд явсан уу?" Жозеф "Тийм ээ, түгдсэн." Цагдаа: "Эхнэр чинь гэртээ утас түлхүүр бүх зүйлээ орхиод хизээж эргэж ирэх нь тодорхойгүй байхад яагаад гэрийн хаалгаа түгжиж явсан юм бэ? Ирж магадгүй гэж бодоогүй юу?" гэхэд Жозеф "Нэрээ тийм шүү, мэдэхгүй байна" гэсэн. Тэр өдөр утасны байршлын бүртгэл ламын голын ирэг дээр 40 орчим минут зогссон нь бүртгэгдсэн байв. Тиймээс цагдаа нар энэ голын ирэг дээр юу байна гэж анхаарлаа төвлөрүүлж хайлт эхлүүлжээ. Удахгүй ус хөлдөж хайх боломжгүй болох тул цагдаагийнхан хамгийн сайн усан дагуур хайх баг цогцос илрүүлэгч нохот хүртэл дайчилж хайлт явуулсан ч Мөнчигийн ямар ч улмөр олдсонгүй. Тэр үед Мөнчиг алга баснаас хойш хэдэн сар өнгөрсөн байсан. Өмнө нь Мөнчигийн хэрэгэлдэг байсан дебет картаар ямар ч гүйлгээ хийгдээгүй нь бас сэжигтэй. Ингээд цагдаа нар энэ хэргийг сургаггүй алга болсон хэрэг биш, алуулсан байж болзошгүй хүн амны хэрэг гэж үзэн бүртгэлээ өөрчилжээ. Цагдаа нар мөрдөн шалгалтаа хийж байх явцдаа тэдний нэг настай охины биен дээр олон тооны хөхнийц байгааг олж харсан юм. Үүнийг хараад Жозефоос "Энэ юу болсон юм бэ? Хүүхэд яагаад ийм их хөхнийцтэй байгаа юм гэж асуухад тэр ихэндээ "Мэдэхгүй, би анзаараагүй юм байна" гэж гүрийсэн. Гэвч сүүлдээ үнэндээ хүүхэд үйлээд байсан болохоор тайвшруулах гэсэн юм аа. Тэгээд жаахан чимгсэн гэжээ. Яаж ч бодсон хүүхэд уйлахаар чимхэж тайвшруулна гэдг нь үнэхээр байж боломгүй зүйл. Тэгээд цагдаа нар хөх нийцний байдлыг хараад жирийн чимгсэн хэмжээтэй биш, ширүүн хүч хэрэгэлсэн гэдгийг тогтоожээ. Ингээд Жозефийг хүүхдийн хүчирхийллийн хэрэгээр шууд баривчилж хорхоор шийдвэрлсэн юм. Жозефийг хорсны дараа цагдаа нар орон сууцны нэгжлэгийн шүүхийн зөвшөөрөл аван гэрийг нь нэгжиж эхэлсэн. Тэгээд тэндээс маш ноцтой баримтууд олдож эхэлсэн юм. Мөнчигийн гар утас дотор бараг 10 гаруй цаг үргэлжилсэн нууцаар бичсэн дуу бичлэгүүд байсан. Эдгээрийг сонсоход сэтгэл өвдөн үг, харгас доромжлоор дүүрэн байсан юм. Жишээлбэл Мөнчи хүүхдэд төрүүлснээс хэдхэн 7 хоногийн дараа Жозеф түнд "Одоо хангалттай амарсан, хөдөлмөрлөх цаг чинь болсон" гэж ууралсан бичлэг байдаг. Өдөржин ганцаараа хүүхэд асарч хөхүүл ээжийн хувьд онцгой анхаарал шаарддаг үед тэр түнд "Өдөржин идээд л гахаа шиг байхын тураачаа" гэж доромжилсан байв. Түүнчлэн Мөнчигийн утсан доторх зурагнаас хөх нийцтэй гар, хүзүү, мөр зэрэг олон зургууд олдсон. Зарим зургуудыг найз нөхдөдөө илгээж байсан бөгөөд тэдгээр хүмүүсээс цагдаа нар асуухад Мөнчи гэр бүлийн хүчирхийлэл өртөж байсныг хэлсэн. Мөнчи цагдаад мэддэх бодолтой байсан ч Жозеф гуйж дахин тэхгүй гэж амласан гэжээ. Бас Мөнчигийн мессежийн дотор Жозефээс ирсэн нэг текст. "Би өөрийгөө яаж барьж байгааг чи мэдхүү.
Би чамайг алчхаагүй талархах гэж байсан байна. Бас хэрвээ намайг уурлуулах юм бол би чиний толгойг хаг зохино гэж илт занал хийсэн байв. Цагдаа нар гэрээг нь нэгчих явцдаа Жозефийн бичиж байсан өдрийн тэмдэглэлийг олсон юм. Тэнд 50 гаруй хуутас дандаа Мончийг доромжилсан үзэн ядсан бичвэр байжээ. Жишээлбэл тэр ингэж бичсэн байсан. Мончи орондоо хөвтөж байв. Би түүн дээр очиод намайг тэврээч гэж хэлсэн. Мончи босож намайг тэврэх гэтэл би түүнийг хүчтэй түлхчихсэн. Хөвгчлөлтэй байлаа. Дараа нь дахиад тэврээч гэд хэлэхэд дахиад надад ойрцсон. Тэгэхдээ дахиж нэг түлхсэн. Тэгээд тэр энэ бүхний өнөөдрийн хамгийн сэтгэл ханамжтай үйл явдал гэж дүгнэж бичсэн байв. Өөр нэг хэсэгт тэр ээж болон Мончи хоёр хятад хэлээр ярихаар уур нь хурж байгаагаа бичжээ. Миний охин зөвхөн англи хэл мэддэг байвал би жаргалтай байна. Гэтэл Мончи охиндоо хятад хэл заагаад байгаа. Энэ нь охиныг надаас холдуулах, өөрийн талд оруулах гэсэн арга гэж би бодож байна гэсэн. Түүний бичиж үлдээсэн хамгийн аимшигтай эсгүүдийн нэг нь Мончи сургаггүй болсон тэр шөнийн тухай байв. Би өнөөдөр Мончид 20-30 минут массаж хийж өгсөн. Хамгийн их анхаарсан хэсэг нь хавирга орчин байв. Массаж дууссаны дараа түүнээс чийч бас надад хийж өгөөч гэж гуйсан. Гэхдээ Мончи би маргааш эрт босно гэж хэлээд татгалцсан. Энэ бичвэрүүд нь хожим түүнийг буруутгах маш том баримт болсон юм. Гэхдээ хамгийн жигтэй нь Жозеф телевизийн ярилцлагад орохоос өмнөх өдөр ярилцлагад бэлдсэн байжээ. Тэр дотор таамаглаж байгаа асуулт асуувал хариулахгүй. Хэрвээ хэд тулгаа давил энэ манай эхнэрийг олоход ямар хамаатай юм бэ гэж хариулах. Мончигийн талаар өнгөрсөн цаг дээр ярихгүй байх гэж бичсэн байв. Гэхдээ телевизийн ярилцлага дээр өнгөрсөн цаг дээр л яриад байсан. Цаг хугацаа өнгөрсөөр Мончи сургаггүй алга болсноос хойш 4 сар өнгөрчээ. 2020 оны 2 сарын 19-нд цагдаа нар прокурорууд бүгд Жозефийг хамгийн гол сэжигтэн гэж үзэж байсан ч шууд баривчлах, нотлох баримт дутуу байв. Тэгээд энэ бүх зурвас, дуу бичлэг, Google хайлтын түүх, өдрийн тэмдэглэл зэргийг баримт болгон ашиглаж шүүхийн бэлтгэл ажилд орсон юм. Гэтэл жилийн дараа 2021 оны 3 сарын 25-нд нэгэн уулчин ууланд алхаж яваад нэг зүйл олж харжээ. Ойртож очиод харвал хүний арга яс байв. Анхандаа амьтны яс гэж бодсон ч дотор нь хүний хувцас байсан. Энэ бол Жозеф Мончид гэрлэх санал тавьж байсан уул. Мөн Мончигийн цогцос яг тэр газраас холгүй газраас олдсон юм. Тэр уул сүлжээ муу барьдаг тул GPS-ийн мэдээлэл бүрэн тодорхой гараагүй. Тиймээс цагдаа нар өмнө нь тэнд хангалттай эрэл хайвал хийгээгүй байжээ. Хүмүүс илүү сайн хайсан бол Мончиг эрт олж болох байж гэж харамсаж байлаа. Цогцыг шалгахад Мончигийн 4 хавирга хугарсан байв. Шинжээ чимж толгой хэсэгт хүчтэй олон удаа зохиулсан байх магадaltaй. Магадгүй хананд олон удаа зогсон байх гэж хэлсэн. 2021 оны 11 сарын 2-нд болсон шүүх хурал дээр Жозеф гинэт бүхнийг өөрөөр ярьж эхэлжээ. Тэр шүүхийн танхимд тийм ээ би Мончиг тэр ууланд булсан. Гэхдээ би түүнийг алаагүй. Энэ бол зүгээр л санамсаргүй осол байсан юм гэж хэлсэн юм. Жозефийн тайлбар нь юм байлаа. Би Мончигийн компьютерийг үзтэл нэг хятад залуутай чаталдаг байсан. Тэгээд би уурлаж чи өөр хүнтэй болоо юу гэж асуухад бид хоёр маргалдаж эхэлсэн. Мончи намайг түлхэж би ч түүнийг түлхсэн. Тэгэхэд тэр газарт унаж хөдөлгөөнгүй байхаар нь буудан дээр өргөө тавьсан. Дараа нь тайвшрах гэж салхинд гараад буцаад ирэхэд Мончи орондоо ороод унтчихсан байсан. Би түүнийг хараад тайвшраад хамт унтаад өгсөн. Харин өглөө 5 цагт охин уйлахаар сэрээд Мончиг сэрээсэн чинь огт хөдлөөгүй. Тэгээд зүрхний цохилтыг шалгахад тэр аль хэдийн нас барсан байсан гэжээ. Би үнэхээр айж хэрвээ цагдаа дуудлага өгвөл бүгд намайг алуурчин гэж бодно. Тийм болохоор би цогцыг булсан гэв. Гэтэл прокурорын зүгээс Мончигийн цогц дээр олон удаагийн хүчтэй цохилт, ялангуяа толгойн хэсэгт байсан. Энэ бол ямар ч байдлаар зүгээр түлхээд унсан ослын гэмтэл биш. Харин Жозефийн өмгөөлөгчид түүнийг алдаатай үйлдэл хийсэн ч санаатаа аллах байгаагүй гэж хамгаалсан. Хүн амны хэрэгт буруутай гэж үзэж 28 жилийн хоригхал оноосон. Цагдаа нар түүнийг анх хүүхдийн хүчирхийллээр баривчилсан гэдгийг санаж байна уу? Тэр үед охиныхон биед маш их хөхнийц байсан.
Тэр охиныг ээж нь алга болсноос хойш ганцаараа асарч байх үедээ чимхэж хүч хэрэглэж байсан тогтогджээ. Иймд 2022 онд шүүхээс 10 жилийн хоригял гэх мэт нэмэлт шийтгэл оногдуулжээ. Ингэснээр Жозеф нийтдээ 38 жил хоригдох ял авсан юм. Тэгвэл тэдний охин яасан бол? Мөнчи охиноо маш их хайрладаг байсан. Жозефийн хийсэн зүйлийг охин нь хизээ нэгэн өдөр мэдхэн тодорхой. Одоо тэр охин яаж амьдарч байгаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл байхгүй. Харин тухайн үед охиныг Жозефийн эцэг эх нь асран хамгаалагч болж авсан. Тэд Хятадд очихыг зөвшөөрсөн ч Америкт өсөх нь илүү дээр гэж үзэж тэнд амьдрахаар шийджээ. За ингээд өнөөдрийн бичлэг маань үгээр дуусаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцаая.